conditions de vie амьдралын нөхцөл байдал гэсэн үг байна тий. За энэ ингээ гурван том одоо илт ялгаатай гэдэг юм уу нийгмийн давхаргын юу байна л та үзүүлэлт байна л та. За тэгээ condition précaire гэж байна. Précaire гэдэг бол маш эмзэг гэсэн үг. Эмзэг. Одоо эмзэг давхарга гэх нь байна тий. Дундаж давхарга. За тэгснээ нөгөө биелэгжүү одоо илүү нөгөө дээгүүр баян давхарга гэсэн үг. Condition вегнэ. За харъя. Эмзэг давхарга гэдэгт нь юу орох вэ гэхээр misère гэдэг бол бүр үгээгүй ядуу гэсэн үг. Үгээгүй ядуу. За extrême pauvreté маш одоо их ядуурл. За энэ нэрвэр нь pauvreté гэдэг нь. За энэ эхнээс нь ингээд бүр цаашаа нарийн бүх нэг хүчин хэлхээс өмнө сануулхад энэ ерөнхийд нь misère, grande précarité, pauvreté гэх мэтчлэн үгсийн санг нь ер нь мэдээд авахд илүүдэхгүй дээ гэж бодож оруулж байгаа шүү. Энэ мөнгө төгрөгөө захиран зарцуулахтай сэдвтэй нь холбоод ингэж оруулж байгаа түүнээс биш. Яг энд байгаа хэрэглэгдэж байгаа үг хэллэг нь бол анхан шатанд бол ахадсан үг хэллэг байгаа шүү. Ер нь бол одоо ёстой нэрэ чадлан байвал цээжлээ дав. Тэ одоо тэгэхээр шарн гоцоогоо одоо цээжчиж бас магадгүй юм да тийм ээ. За энэ анхан шатны үг хэллэг бол мэдээж биш гэдгийг одоо ойлгоцсон тий. За тэгтээ би ингээ хэлээдгүй. Месиах нөгөө үгээгүй ядуу гэсэн маш ядуу одоо орон гэрчгүй орлогочгүй гэсэн уус гэдэг чинь орлого тий. За grande précarité гэхээр маш эмзэг. Тэгэхээр үгээгүй ядуугаас арай дээр байл болох гэдэг нь тий. За тэр нь peu de revenu жаахан орлоготой. Тэгтээ нөгөө нийгмийн халамжаас хамааралтай. Pauvreté ядуу. За ингээд боломжийн амьдрахад хангалтгүй орлоготой. Хэцүүхэн нөхцөл байдал гэдэгт нь санхүүгийн тогтворгүй байдал заримдаа бүр ингээд төр зуурын нэг арга цаасан temporaire гэдэг нь болохоор төр зуурын гэсэн үг шүү. Тэгэхээр энэ санхүүгийн тогтворгүй нэг арга цаасан байдал гэх юм л дээ. За modest гэдэгт нь болохоор нэг даруухан гэсэн үг. Даруухан яг хавдаа 2 идэхгүй хоосон хонохгүй. Бор гэртээ богд хар гэртээ хан. Тэр гэх юм бол peu de moyens mais avec une certaine stabilité гэнэ. За тэрэнд нь болохоор жаахан орлоготой энэ moyen гэдэг нь болохоор ер нь бол арга хэрэгсэл гэсэн үг шүү дээ тий. Тэгтээ нэг жаахан юм нэг юмтай гэдэг нь одоо юмтай гэдэг нь мэдээж гал зусуулж байдаг гэсэн үг бол биш тийм ээ. Тэгэхээр нэг тарганы 5 ямаатай гэдэг бол peu de moyen гэсэн үг шүү. Одоо чи ямар мөнгөөрөө энэ машиныг авах гээвэ, энэ цагийг авах гээвэ тэр гэх юм бол жишээ нь мөнгө гэдгээс гадна энэ moyen гэдгийг бол ашиг бас хэлж болох байхгүй юу тий. За тэгэхээр жаахан юм одоо орлогын хүүсвэртэй гэвч энэ сахтан тэр нь тогтмол. За тэр нөгөө тарганы 5 ямаагаа арчлаад л байвал жилээс жилд нөгөө сүү тарга авсаар л байх болно тий. Тэгэхээр тэр une certaine stabilité гинэ. За ингээд тогтмол уучлаарай тогтмол. За petit revenu гинэ. Багахан орлоготой гинэ. За энэ болохоор төсөв нь ингээд хязгаарлагдмал энгийн амьдралтай гэвч маш нөгөө зохион байгуулалттай. Жишээ нь энэ сард би тийм л тэдэнд хөргөл зарна тэрнээс илүү гаргахгүй гэдэг юм бол энэ багахан орлоготой гэдэгт нь орхон л дээ. За дундаж давхар гэсэн чинь дундаж давхар класс moyen гэдэгт нь тогтвортой орлого жаахан цааш нь хийх боломжтой. Жаахан мөнгө одоо энэ épargne гэдэг нь хадгаламж гэсэн үг байхгүй. Тэгэхээр хадгаламжиндаа жаахан мөнгө хийх боломжтой. За aisé гэдэг нь боломжийн гэсэн үг. Боломжийн гэдэг нь одоо боломжийн гэхээр
одоо тэр дундаж давхар гэсэн класс моянасаас арай дээр болох гэдэг юм шүү. За дэрэнд нь яв орох вэ гэхээр сайн орлого сайтай нэг их хэтрүүлээд байхгүй их тав тухтай амьдралтай гин. За комфортабл мөй бүр боломжноос цаашаа боллоо. Тох тухтай амьдралын одоо нөхцөл гэсэн чинь орон байртай, чөлөө цагтаа мөнгө зарцуулдаг, үе амралтанд явдаг. Гинэ. За ингээ комфортабл боллоо. За одоо баячууд руу гарлоо. Одоо дээд төвшний нөхцөл байдал гэсэн чинь баян гэдэгт нь өндөр орлого, өв хөрөнгө, чөлөөтэй захиран зарцуулдаг мөнгө гинэ. За бүр нөгөө биелэгжүү гэхээр маш их хэмжээний мөнгө баялагтай одоо эд хөрөнгө байдагсан ч өмсөж зүүхэн тий. За тэгээд тансаг хэрэглээний бүтээгдэхүүн ашигладаг люкс accessible гэнэ. Accessible гэдэг нь нэвтрэх орох боломжтой гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ийм тансаг хэрэглээ гэдэг бол яг тухайн зүйлгүйгээр амьдралд урагшилж болох боловч байж хаад яах вэ тэгээд одоо жишээ нь тэр тэлээ гэдэг юм бол өмдийг тогтоон барих шаардлагатай нэг юм байгаа тий. Тэрийг шидэмсээрч тогтоож болно. Эсвэл бүр ийм тансаг зэрэглэлийн хэдэн мянган еврогийн үнэтэй юмарч тогтоож болно тий. За тэгэхээр тийм үүрэг гүйцэтгэх үүрэг нь нэг боловч заавал хэдэн мянган евроны төлөх хэмжээний чадамжтай байна гэдэг нь бол тэрийг тансаглал гэдэг байгаа байхгүй юу? За тэгэхээр тэргүүгээр байж болох уу? Болно. Тэгээ байж илаа гэвэл яах юм? Гэхээр за яхавд одоо мөнгөтэй гэдгийг харуулна ч гэдэг юм уу. Тэгэхээр тэр чинь тансаглал гэдэг юм шүү. Люкс юу гэнэ. За одоо энэ бүр тансаглал руу орлоо. Жинхэнэ тансаг амьдрал гэсэн чинь их үнэтэй өв хөрөнгөтэй. Бүр ингэж халгиж салгисан амьдралтай гэнэ. За бүр хаадан юм уу ханхүүгийн амьдрал гинэ. Ханхүү гүнжийн амьдрал гэсэн чинь энэ бол бүр хэтрүүлэгтэй. Тэгээ бүр юм бүр орд харштай. За орд харш биш маа гэн гон стондинг. Одоо Францад жишээ нь амьдардаг хүмүүс ингээд үйл хөдлөх хөрөнгөний зуучин газрыг хараарай. Гадуур нь ингээд ер нь тэд нар юугаар манайх нэг тиймэрхүү л байр зардаг гэдгээр ингээд ялгаатай байдаг. За тэгээд гадна цонхныхоо рекламын дээрээ стондинг гэсэн байлаа гэж бодъё. Тэгэх юм бол энийг одоо жишээ нь энэ дундаж давхаргынхан харахаар одоо эн чинь бүр нөгөө гоё мó гэж өөрийг бодож одоо атаархаж гэх үү эсвэл санааширч гэх өөргөө зовох юм байхгүй юу. Тэгэхээр энэ стондинг гэдэг бол бүр тансаг зэрэглэлийн одоо манай Монголд бол юу юм блэ л дээ. За нэг юуны байрг нөө зайсангийн тийшээ барьж исэн нэг юм олон улсын хурал болсон да. Тэгэхэд нэг хэсэг байшингууд баригдсан. Тэр бол жишээ нь стондинг болох гэдэг ах шүү байгаа юм. Юуны байрг гэжтлээ дээ. Нэг олон улсын организацион зэлгөө тэр нэг товчсон үгээр нь байсан. Нэг элбэг доржиг ерөнхийлөгч байх үед нэг баригдсан хэдэн байшин байгаа да. Тэр бол стондинг гэсэн үг шүү. За тэгээд привилеж. За энэ привилеж гэдэг бол янз бүрийн зүйлийн одоо үйлчлэгээний ч гэдэг юм уу дандаа ингэж дээдийг нь одоо өрмийг хамж явж байх гэсэн үг байхгүй юу тий. Одоо хүлээ авалт байгаа бол хамгийн тансагт нь очино. Привилеж гэдэг нь давуу тал гэсэн үг шүү ер нь бол. За ингээд шатандаа тохирсон юм нийгмийн үүрэг хариуцлага бас байна эднэрт. Нөгөө баян хүнийг балаг тойрохгүй гэдэг шиг жишээ нь эднэрийг бол ингээд мэдээж тал талаас нь зулгаах байгууллага, төрийн бус байгууллагууд тэр маш их байдаг ассоциационууд тэр тийм. За тэгээ эднэр юу яадаг? Янз бүрийн соёлын үйл ажиллагаанд маш их бас хөрөнгө оруулдаг. Энэ нь нэгдүгээр үнэнхүү тэр тухайн хөрөнгө оруулж байгаа салбартаа хайртай дуртай тэр
бартаа одоо үнэн ч хүмүүс байж болно. Эсвэл зүгээр ийм нэг хэсэг одоо тэр бүлэг нийгмийн тэр давхаргад байр суурийг тогтоож барьж яахын тулд нэг тийм нэг бичигдээгүй хууль гэдэг юм уу да. Тийм юм бас байгаад байгаа байхгүй юу? Манай Монголын нэг юм саяхан нэг хүнийг яриад байсан да. Монголынхон татврын чиглэлүүдээ ямар ч байсан Монголд төлөх ёстой юмн дээр нь төлөхгүй гороогоод байсан мөртлөө арай Сингапурын гэг байгаадаа хаанхын ямар музейд хэдэн мянган долларын хандив өргөсөн байна гэж яриад исэн тий. Тэгэхээр тэр хүн чаваас тэр тухайн гадаадад байгаа тэр хотынхон баячуудын игнэнд орохын тулд ямар нэг сайн үйлсийн буян хийсэн гэдэг нэр зүүхийн тулд ийм привилеж одоо эдлэхийн тулд гэдэг юм уу тий. Эсвэл тийм царайлахын тулд ийм хандивд мөнгө өгсөн юм бас байдаг байхгүй. За тэгэхээр нэг юм байна. За энэ бол ингээд зүгээр үгэн дотор үг бий гихчээр те өгч байгаа нэмэлт мэдээлэл юм байнамаа. Энийг бүгдийг нь сайхан ингээд дараалалаар нь мэдэж эхэлж дараалалаар нь ч байх вэ? Ер нь ингэж ашиглаж чадж байгаа бол болж гэн. Онц шүү гэсэн үг. Conditions de vie. Conditions précaires, misère, extrême pauvreté, sans logement ni ressources, grande précarité, très peu de revenus, dépendance à l'aide sociale, pauvreté, ressources insuffisantes pour vivre décemment, situation difficile, instabilité financière, parfois temporaire, modeste, peu de moyens, mais avec une certaine stabilité. Petit revenu, budget limité, vie simple mais organisée. Conditions moyennes, classe moyenne, revenus stables, possibilité d'épargner un peu. Aisé, bon revenu, vie confortable sans excès. Confortable, logement, loisirs, vacances régulières. Conditions élevées, riche, revenus élevés, patrimoine, dépenses libres. Fortuné, très grande richesse, luxe, accessible. Luxueux, vie de luxe. Bien coûteux, vie opulente. Vie princière, royale. Extravagance, grand standing, privilège. За, ингээ боллоо.